Сайн байцгаана уу, олон улсын амьдрал бас үйл явдлыг томилон хүргэе. Бүгд найрамд хятад ард улсын дарга Ши Жинпинг Малайз улсад төрийн айлчлал хийж байна. За энэ удаагийн айлчлал нь түүний 2 дахь удаагийн айлчлал болж байгаа. За энэ удаагийн айлчлалын үеэр Куала Лумпурт бол газардсан. За энэ үеэр тус улсын ерөнхий сайд Анвар Ибрахим Ши Жинпинийг угтан авч мэдчилсэн байна. За энэ удаагийн айлчлал бол түүний бас Зүүн Азийн 3 оронд хийж байгаа айлчлалын 2 дахь зогсоол нь бол Малайз улс болж байгаа. За өмнө нь бол Вьетнам улсад айлчлаад байсан. За Куала Лумпур дахь бүгд найрамд хятад ард улсын элчин сайдын яамнаас гаргасан англи хэл дээрх мэдээлэлд Ши Жинпинг энэ айлчлалаар уламжлалт найрамдлыг улам гүнзгийрүүлж, улс төрийн харилцан итгэлцийг нэмэгдүүлж, орчин үеийн шинжлэлийг хамтын ажиллагаагаар ахиулах, за соёл иргэншил хоорондын харилцан суралцах явдлыг дэмжиж, за хамтын ирээдүй бүхий Хятад Малайзын хамтын нийгэмлэгийг хөгжүүлж шинэ өндөрлөгт гаргана гэдгээр найдаж байна гэсэн ийм мэдээллийг өгсөн байна. Малайзын ерөнхий сайд Дактук Сери Анвар Ибрахим 2014 оны 11 сард Бээжинд айлчлал хийсэн. За үүний дараа бол болж байгаагаар энэ удаагийн айлчлал онцлогтой юм байна. За Малайзын ерөнхий сайд энэ айлчлалтай холбогдуулан нийгмийн сүлжээнд пост нийтлсэн байна. За энэ постондоо энэ одоо ерөөлтэй улсыг Си Цзиньпин даргын айлчлах улсаар ялангуяа хоёр үндэсний ойр дотны харилцааг бэхжүүлэх зорилгоор сонгосон Малайзын хувьд нүр төрийн хэрэг боллоо гэж онцолсон байна. За айлчлалын өмнө бас Ши Жинпин Малайзын 3 хэвлэлийн мэдээллийн хэрэгсэлд бол өөрийн нийтлэлийг гаргасан. За энэ үеэрээ Хятад Малайзын олон талт түвшний хамтын ажиллагааны эрч хүчийг бүрэн дүүрэн ашиглана гэж амласан. За мөн бид олон талт худалдааны тогтолцоог дэмжиж дэлхийн аж үйлдвэр нийлүүлэлтийн сүлжээг доктортой байлгаж олон улсад нээлттэй хамтын ажиллагааны орчин хадгалах ёстой гэж нийтлэлдээ бичсэн байна. Энэ удаагийн айлчлал бол их онцлогтой байгаа. За учир нь гэвэл энэ жил Малайз улс Зүүн Азийн орнуудын холбоо буюу ASEAN-ыг даргалж байгаа. За Си Цзиньпиний хувьд ASEAN Малайзын хооронд байгуулах 10 улсын хоорондын чөлөөт худалдааны хилцээг энэ удаагийн айлчлалаар ярилцаж хэлэлцэх төлөвтэй байгаа юм байна. За түүний хувьд айлчлалын одоо хуваарийг ярих юм бол 4-р сарын 16-ны өглөө Ши Жинпин Малайзын хаан Султан Ибрахим Александртай Стена Негара хотод бол уулзахаар төлөвлөж байгаа юм байна. За үүний дараа Ши Жинпин Путражая хот дахь Сери Педана цогцлбор буюу ерөнхий сайдын албан ёсны өргөөнд ерөнхий сайд Ибрахим Анвартай бол өдөөс хойш уулзалт хийн. За тэр үеэр хоёр орны удирдагчид харилцаа ойлголцлын санамж бичиг хоёр талын гэрээ хэлцээрт гарын үсэг зурхаар төлөвлөж байна. Малайз улсын хувьд бол ихээхэн чухал ач холбогдолтой түнш бол Хятадын хувьд тооцогддог. За тухайлах юм бол Ши Жинпиний өөрийн санаачилсан бүс ба за саммаачлагын хүрээнд хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байгаа. За тухайлах юм бол Хятадын санхүүжилттэй 11.2 тэрбум ам долларын өртөг бүхий төмөр замын төслийг хэрэгжүүлж байгаа. За Хятадын хувьд ч гэсэн бас Малайз чухал үүрэгтэй. Малайзын худалдааны хамгийн том түнш нь Хятад болдог. За мөн хөрөнгө оруулалтын гол их усүр нь бол Хятад улс болдог. За сүүлийн үед бол Малайз Хятадын харилцаа үүрэн телефоны одоо хүрээнд бол ихээхэн өргөжж байгаа. За тухайлах юм бол Малайзын гар утасны дата үйлчилгээний U Mobile компани Хятадын Huawei болон ZTE компани дэд бүтцийн технологиг ашиглаж одоо 2 дахь 5G сүлжээг бол нэвтрүүлэхээр оролдож байгаа юм байна. За энэ хүрээнд бол хамтын ажиллагааг өрнүүлж байгаагаар мэдэгдээд байгаа. За тэгэхээр энэ удаагийн айлчлал бол тухайн одоо хамтын ажиллагаа үргэлжлүүлэхтэй бас холбогдсон хийгдэж байгаа гэж үзэж байна. За мөн Малайз Хятадын харилцаа бол бас байнгын одоо сайн байгаагүй. За тэдний хувьд бол бас маргаантай асуудал хоёр талын харилцаанд байдаг. Хятад Малайз улс бол хоорондоо газар нутгийн маргаантай байдаг. За энэ маргаанд Малайзаас гадна Вьетнам одоо болон Зүүн Азийн бусад орнууд бол хамрагддаг байгаа. За өнгөрсөн жилийн 9-р сард бол Хятад улсаас ийм шаардлага тавьсан. За энэ шаардлага нь бол Малайз улсыг өмнөд Хятадын тэнгист газрын тосоор баялаг тэнгисийн бүсэд газрын тос байгалийн хайгуулаа зогсоохыг бол бүгд найрамд Хятад ард улс шаардсан. За харин энэ шаардлагын хариуд Малайзын ерөнхий сайд Анвар энэ шаардлагт бол бүх ихгүй бид өөрсдийнхөө хийсэн үйл ажиллагааг үргэлжлүүлсэн хэвээр байх болно гэж мэдэгдэж байгаа. За Си Цзиньпиний хувьд бол Куала Лумпурт ирэхээс өмнө Вьетнамаар дайрч айлчилсан байгаа. За Вьетнамд бүгд найрамд Хятад ард улсын дарга Ши Жинпин Америкийн нэрийг дуртаагүй боловч дэлхийн чөлөөт худалдааны тогтолцоог хадгалахын тулд нэг талын дарамтыг эсэргүүцэх ёстой гэсэн ийм уриалгыг Вьетнамд хөргүүлээд байгаа. За Ханoi хотод Ши Жинпин Вьетнамын коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Тоол амтай уулзсан. За энэ үеэрээ хоёр улс замбраагүй байгаа энэ дэлхийн ертөнцид бол үн цэнтэй доктортой тодорхой байдлыг бол бий болгож байна гэж мэдгдсэн. За мөн айлчлалын үеэр Вьетнамын коммунист намын үндэслэгч Хо Ши Минийн бунханд
Ши Жинпинг хүндэтгэл үзүүлж цэцэг өргөсөн. За мөн энэ үеэр бол хоёр улсын хооронд олон тооны гэрээ хэлцээрүүд бол байгуулагдсан. За нийтдээ 45 гэрээнд гарын үсэг зурсан гэж одоо хэвлэлийн мэдээнд дурддагдсан. За даваа гарагт бол байгуулагдсан гэрээн дотор нийлүүлэлтийн сүлжээ, хиймэл оюун ухаан, тэнгисийн хамтарсан эргүүл үйлдэх, за төмөр замын бүтээн байгуулалтыг өрнүүлэх гэсэн энэ хүрээнд бол хоёр улс хамтран ажиллахаар болж байгаа юм байна. За мөн Ши Жинпиний зүгээс бол Вьетнамын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хятад руу нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх амлалтыг өгсөн. Гэхдээ энэ нь одоо ямар байдлаар гэсэн одоо тэр мэдээлэл дэлгэрэнгүй мэдээлэл нь бол хараахан ил болоогүй байна. Ши Жинпингийн даргын хувьд бол Малайзад айлчлсны дараа мөн Камбожид айлчлах юм байна. За энэ айлчлалынхаа хүрээнд ерөнхийдөө хятадын одоо удирдагчийн зүгээс үзүүлэх гэж олон нийтэд өгөх гэж дэлхийн нийтэд өгж байгаа мессеж нь бол хятад бол найдвартай их гүрэн гэсэн ийм имижийг төрүүлэхийг оролдож байгаа. За нөгөө талд нь Америкийн нэгдсэн улсын одоо явуулж байгаа бодлогыг бол олон нийтэд харуулах замаар хятадын одоо өсөн нэмэгдэж байгаа нөлөөг улс орнуудад ямар байдалтай байгааг одоо энэ удаагийн айлчлалаараа харуулахыг зорж байгаа юм аа.